Энэ бичлэгийг наадмын урт амралтын өдрөөрөө сонсоосоо бас амьдралдаа хэрэг болгоосоо гэж бодоод та бүхэндээ орчуулга хүргэж байна. За энэ бичлэг дээр гарах залууг Jonathan Choi гэдэг 2004 онд дэлхийн номер 1 их сургууль болох MIT-гийн ангаах ухааны их сургуулийг мэдрэлийн мэс засалч гэдэг маш нарийн мэргэжлэр төгссөн. Америкийн нэгдсэн улсад хамгийн өндөр цалинтай мэргэжлүүдийн нэг бол мэс засалчид. Тэр дундаа тарих мэдрэлийн системийн мэс засалчид байдаг. Мэргэжлэр 10 орчим жил нэртэй том мундаг эмнэлэгт ажиллаж байсан ийм нэг ирээдүйтэй Аз гаралтай залуу байна. Бас энэ бичлэгийг нь 16 сая хүн үзсэн байна. За тэгээд юун талаар ярьсныг нь баг зэрэг товчлон найруулж орчуулснаа хүргэж байна. Hi, I'm Gooby. Би өмнө нь мэдрэлийн мэс засалч байсан юм а. Би MIT-д суралцаж 4 жил ангаахын сургууль, 6 жил мэдрэлийн мэс заслын сургалтанд хамрагдсан. Дараа нь бараг 10 жилийн турш мэдрэлийн мэс засалч хийсэн. Ингээд нийтдээ амьдралынхаа 20 жилийг энэ замналд зориулсан. Гэвч би өнгөрсөн жил өөрийнхөө хүсэлтээр ажилласаа гарсан. Хүмүүс яагаад гэж асуудагч 20 жилийг хамарсан шийдвэрийг хэдхэн минутанд тэдэнд тайлбарлах бололцоо байгаагүй. Ихэнхэд нь миний удаан тайлбарыг сонсоод зогсож байх цаг хугацаа байхгүй шүү дээ. Тиймээс зэгцтэй тайлбар өгөх үүднээс энэ бичлэгийг хийж байгаа юм.